За үзэгчдээ та бүхэндээ мэдээллийг зарим юм шууд амжилттай үзүүлж байна. Тэгэхээр бид бас нэгэн сонирхолтой зочдыг урьсан байна. За тодруулах юм бол амьдрах стратеги гэдэг сэдвийн талаар ярилцахаар за стратеги судлаач Цэцэн Бэлэг, за хувь хүний хөгжил судлаач, за мөнх жаргал нарыг та бүхэндээ уулзуулж байна. За орой мэндийг хүргэе. За баярлалаа орой мэнд. За тэгэхээр гурлаа юун түрүүнд амьдрах стратеги гэж яг юу байгаад байгаа юм бэ? Үндсэн ойлголт нь бол амьдрах стратеги байгаад байна те. Яг амьдрах стратеги гэж юу юм бэ? За Цэцэн Бэлэг. Барьж байгаа гэж юм уу? За. За, амьдрах стратеги гэж ярихын тулд ер нь яг стратеги гэж байна бэ гэдэг юм маш энгийн яриа. Энд чинь мэдээж бизнес дээр, улс төр дээр гүйцэтгэх үүрэг нийтлэхин ч гэсэн бас ингээд хэрэгжүүлэхэд арай өөр бол буудаг. Өнөөдөр бол бид нэр хувь хүн дээр стратеги ярина гэсэн үг. Тэгэхээр амьдрах стратеги гэдэг зөвлөлт туслах үйлчлэгээ үзүүлээд ерөнхийдөө 2 жил гарсан болж байна. За, яг стратеги гэж юу хэлээд байна гэхээр тавьсан одоо тухайн хүн өөрийнхөө одоо тавьсан зорилгодоо яаж хүрэх юм, ямар арга замаар хүрэх юм, тэр олон сонголтуудын алийг нь сонгох юм, тэ шийдвэр гаргалтаа би одоо зорилгодоо үндэслээд яаж гаргах юм гэдэг энэ арга зам аргачлалуудыг бид нэр хийн гэсэн үг. Тэгэхээр ер нь бол стратегийг бизнес жишээлбэл яадаг вэ гэхээр бизнес стратеги боловсруулахдаа одоо тухайн нөхцөл байдлын шимжилгээ хийдэг. Яг тэрнтэй адилхан хувь хүн дээр стратеги боловсруулахдаа эхлээд тухайн хүн хин юм бэ гэдгийг таньж мэднэ гэсэн үг. Нэгсэнд одоо бараа бүтээгдэхүүнтэй зөвөрлөх юм бол тухайн барааныхаа нэг шинж чанарыг зах зээл дээр гаргахдаа шинж чанар нь ямар үнээр гарах юм те ямар хүмүүс зориулагдсан гэдэг тэр шинж чанарыг хувь хүн дээр тэр мөн чанар болгоод судлана гэсэн үг. За ингээд тухайн хүн өөрийгөө таньчлаа. За би яг хин юм бэ? Би ямар давуу сул талтай юм? За яг үйлчлэг үзүүлж байхад бол хүмүүс өөрийнхөө одоо сул тал гэж бодож явдаг зүйл нь сул тал биш. За заримдаа давуу тал болох жишээтэй. Тэгэхээр хувь хүн зөвхөн өөрийгөө дүгнэх биш одоо хөндлөнгөөс хамтдаа одоо ингэ хамтарч хийнэ гэсэн үг тийм. За тэгээд бас шийдвэр гаргах одоо түрүү хэлсэн стратеги бол ерөнхийдөө ялгарал шийдвэр гаргалт сонголтын асуудал гэдэг. Тэгвэл тэр тухайн хүн шийдвэр гаргахдаа яах вэ гэхээр судалгаан цэвэрлэл шийдвэрээ гаргах шүү дээ. Тэгэхээр тэр судалгаан цэвэрлэл гэдэг нь өөрийгөө таньж мэдсэн тэр асуудлыг ярьж байна гэсэн. За тэгээд ер нь бол ихэнх хүмүүсийн хувьд бол нөөц боломжоо яг бодит дээр үнэлж чадаагүй байдаг. Одоо зарим хүмүүсийн хувьд бол давуу талаа одоо илүү нэмэгдүүлэх замаар сул талаа нөхдөг байхад зарим хүмүүс бол сул тал дээр ажиллахгүй тэрийг орхих тий эсвэл сул талаа нэмэгдүүлэх замаар давуу талаа өнгөлөгч гэдэг юм. Энэ бол хүн бүхэн дээр өөр өөр гарна гэсэн. Одоо жишээлх юм бол хүмүүс маань ямар сул тал одоо таасаа хэлж ийн л да сул талаа давуу тал болгох боломжтой гэж юм. Тэгэхээр яг ямар сул талтай хүмүүс ямар сул талыг ямар давуу тал болгож болох юм бэ? За одоо сул тал гэдэг нь яг хүн дээр бол янз бүр байгаа тий. За жишээлбэл зарим хүн бол одоо би өөртөө итгэлгүй гэдэг ингээд ярьж штэ. Энэ бол тэр хүний сул тал. За тэгвэл яг энэ нь сул тал мөн үү гэдгийг бид нэр эхлээд шинжилж онцлон гэсэн үг. Энийг сэтгэл зүйн талаас нэг тий одоо хувь хүн талаас нэг за яг одоо энэ орчны одоо шинжилгээ судалгаа гэх юмгууд тухайн үед энэ сул тал биш. Зүгээр одоо ингээд өөртөө итгэлгүй байдал нь юунаас үүдсэн бэ гэдэг тэр хамгийн нэг учир шалтгаан их усыг нь гаргаж ирнэ. Тэнгүүд одоо баадны ээж нь чи чадахгүй тий. Одоо эсвэл одоо чи ийм нэг хийх хүн биш гэдэг юм ингээд нэг барсан урам өгөөгүй ч гэдэг юм уу. Эндээс үүдэлтэй тэр өөртөө итгэлгүй гэдэг зөв бодол тэр хүнд үүссэн байгаа байхгүй. Тэрнээс өөртөө итгэлтэй хүн байдаг ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ бол тэр хүний сул тал биш. Өөртөө итгэлтэй болох бүрэн боломжтой гэдэг дандаа нэг учир шалтгааныг ирж хайж тухайн хүнийг олно гэсэн үг. Одоо монголчуудын тухайд за мөрөөдөлтэй байна тий. Гэтэ зориггүй амьдраад ах шиг байна л та. Энэ талаар тэгэхээр амьдрах стратеги гэдэг өөрөө хувь хүний хэтийн зорилго тий. Тэгэхээр монголчууд ер нь зоригтой байж чадчих юм уу? Хүн бүр өөрсдөө зоригтой амьдарч байгаа. Гэхдээ одоо түрүү өөрөө хэллээ хэтийн зорилго гэдэг буюу алсын хараа стратегтэй байхын тулд хамгийн нэн тэргуунд алсын хараагаар тодорхойлсон байх хэрэгтэй. Нэгсэндээ та яг хаашаа явах гэдэг байгаа. Таны хүрх хамгийн эцсийн цэг яг юу юм? Хүмүүс ингээд би тийм болно, тийм юмтай болно, сэтгэл хангалуун болно, тий би баян байна, аз жаргалтай амьдрахыг хүсэж ингээд ерөнхий тавьдаг. Тэгвэл яг таны аз жаргалтай амьдрал гэдэг чинь юу юм? Баян гэдэг чинь та хэдэн төгрөгтэй болохоо баян гэдэг. Зарим хүмүүсийн хувьд 3 тэрбум байхад зарим хүмүүсийн 500 саятай, зарим бүр 10 тэрбумтай ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ яг таны алсын хараа буюу хүрх цэг чи яг хаана
авчиж одоо дуусгах гэдгийг эхлээд тодорхойлоод тэгвэл тэхийн тулд бид нар тэрийгэ зорилго тухайн. Одоо бид нар зорилго гэж яриад байгаа энэ зүйл маань өөрөө тэр алсын хараанд хүрэхийн тулд хуваагдаж хэрэгжүүлж байгаа шалтгаалтай алхмуудыг бид нар хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр зорилгогүй ингэж мэдээж байхгүй. Тэр зорилго гэдэг байгаа тэр зүйл маань өөрөө алсын хараанд хүрэх тэр шат. Тэгэхээр алсын хараагүй хүн гэж бол байгаад байна. Одоо энэ зөвлөгөө үзүүлэх. Тэгээд жишээлбэл зарим хүмүүс би ингээд зорилгоо тодорхойлчоод гэдэг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлээд дууссан. Тэгс чи миний амьдрал аяга утгагүй болчихлоо. Одоо яах юм бэ? Тэр хүн алсын хараатай байсан бол тэр 4 жилийн хугацаанд тавьсан зорилго маань алсын хараанд хүрэх нэг шат гიშгүүрийг давж яана л гэсэн байхгүй. Тэгэхээр ихэнх хүмүүс за энийг хийгээд дуусчлаа. Тэгвэл энийхээ дараа би цаашаа яах вэ гэдэг тийм нүүдлээд ерөөсөө цаашаа тооцдгоо тийм алтай гардаг. За зарим нь жишээлбэл ингэдэж штэ. За би тушаал твшин. Энэ зорилго алсын хараа биш. Энэ бол зорилго. Тушаал твснээр яах юм гэдэг чинь тэр алсын хараанд явж штэ. За тушаалаа твшчлээ. Твшгүй бол яах юм? Тэр хүн уйлах юм уу? Тэ? Готрах юм уу? Тэгвэл эн чинь бас нэг стратегийн одоо харж байгаа нэг нүүдэл байхгүй юу? Твшүүл яах юм? Твшгүй бол яах юм гэх ингээд бүх зүйлийг нөгөө эрсдлийг хамттан харна гэсэн. Бүх зүйлийг тэгж харж ижил эний чинь л стратеги гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд бас нэг юм чухал асуудал байна. Жишээлбэл одоо өөрийн чинь хувьд амжилт гэж юу юм бэ? Тэ? Аз жаргал гэж юу юм? Амьдрал гэж юу юм гэвэл та өөрийнхөө нэг хариулт өгнө. Мөнх жаргал ментор нэг өөр, миний хувьд нэг өөр. Тэгэхээр бид нар өөрсдийгөө олсныхоо дараа яг амьдралын нийтлэг одоо юм үнэн гэдэг зүйлийг бас бид нар ярилцдаг. Нэг одоо философитдаг гэж үзгүүтэй. Ихэнх хүмүүс нэг байхгүй юу? Би өөрийнхөө л байх дуртай. Тэгвэл өөрийнхөө байх гэж юу юм? Таны хувьд юу юм? Хүмүүсийн хувьд юу юм? Ингэж нөгөө нэг тэр ойлголтын зөрүүнүүдийг арилгахгүйгээр цаашаа явах юм бол өөрийнхөө дураар байгаа дэвэл энэ ч одоо хорвоо ертөнц рүү утгаа алдна гэдэг тийм. Тэгэхээр тийм одоо хэм хэмжээнүүдэд бид нар тохирно гэсэн үг. За та аз жаргалтай амьдрах таны хувьд юу юм гэдгийг ярилцж байгаа. Тэр хүний хувьд тэр аз жаргалыг томьёолно гэсэн. Тэрнээс аз жаргал гэж ийм юм одоо энэ л ингэж хүрэхийн тулд бид нар явах хэрэгтэй гэсэн үг биш. Яг тухайн хүнд зориулсан үйлчлэгээ хийх гэсэн. За тэгээд бас нэгд ярьсныхаа хүмүүс гардаг нийтлэг нэг алт байгаа. Харагдаад байгаа. Ерөөсөө бүх хүмүүс шилдэг байхаа хүсдэг. Түг шилдэг гэж байна. Стратегид одоо энэ бас хамгийн их шүүмжлэлтэй яригддаг байхгүй юу? За шилдэг гэдэг чинь би мөнх жаргалыг хийж байгаа зүйлийг мөнх жаргалсаас илүү хийхийг нэгсэндээ ижил зүйл дээр нэгээ давж гарах тэр ойлголт байгаад шүү дээ. Тэгвэл би мөнх жаргалыг хийж чаддаг мөнх жаргалаас илүү хийж яах юм? Тэгвэл би мөнх жаргалын чаддгүй юмыг нь хий л та. Энд чи стратеги буюу ялгарал бий болно гэсэн. Тэгэхээр шилдэг байх биш, юуник буюу давтагдшгүй байх гэдэг тэр хувилбарыг одоо амьдрах стратеги үйлчлэг үзүүлж авахаас гаргаж ирнэ гэсэн. За бас нэг зүйл бол юу гэхээр за өөрийгөө бусдтай харьцуулдаг. За би жишээлбэл өөрийгөө тантай харьцуулах шаардлага байгаа юу? Би өөрийгөө мөнх жаргалтай харьцуулах шаардлага байгаа юу? Хэрвээ миний зорилго тодорхой бол, миний явах зам би сонгоцсон бол хаа гэсэн тэнд явж байгаа хүний зам руу гүйж чаддаг өөрийгөө харьцуулаад байх нь угаасаа утгагүй байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө бусдтай харьцуулж, бусдад атаархаж, бусдад өрсөлдөж тэ бусдыг татаж унгаах гэсэн энэ бүх хандлага ерөөсөө л өөрийгөө таньж мэдээгүй зорилгоо олоогүй хүний хийдэг үйлдэл гэж ойлгож байна. За тэгээд бас нэг зүйл ингэдэг хүмүүс за би маргааш өглөө амьд сэрэх үгүй мэдэхгүй. Маргааш би энэ нарыг харах хэсгийг ч мэдэхгүй учраас би өнөөдрөөр амьдрий гэж аюу хүмүүс үлээд ярьдаг болсон шүү дээ. Тэгэд өнөөдрөөрөө өөрийнхөө аз жаргалтай амьдрий. Тэнгүүд хүмүүс яах вэ гэхээр аз жаргалтай сайхан мэдрэмжийг авахын тулд юу ч хамаагүй ингээд надад гоё санагдчихж байгаа зүйлийг хийдэг байхгүй юу? Тэгвэл тэр цаг хугацааг дэмий өнгөрүүлж байгаа хэрэг. Хэрвээ би алсын хараагаа тодорхойлсон бол миний өнөөдрийн аз жаргалтай өнгөрөх цаг хугацаа хийж байгаа бүх зүйл нөгөө алсын хараанд хүрэх алхмал байх хэрэгтэй. Тэрш би жаргаж ингээл гинт өнөөдөр шал хэрэггүй юм хийгээл маргааш найз нөхдөдөө уулзаал ингээд цагийг бол дэмий урж болохгүй. Тэгэхээр биднэрт бол одоо яг зориг байна, мөрөөдөл байна бүх хүмүүст байгаа. Тэгвэл тэр бүх зүйлийг чинь одоо ингээд энэ тэнд ингээд цэг бай одоор ярих юм бол энэ тэнд төгссөн цэгүүдээс хэрэгтэйгүүдийн түүж аваад яг таны амьдралыг утга учиртай, аз жаргалтай тэ байлгах тэр цэгүүдийг түүж аваад хооронд нь холбож бид нар замын зургал гаргана л гэсэн үг. Одоо би маш ингэ ярьж байгаа шүү дээ. Энд чи бизнес дээр бол бас айгу өөрөөр яригдэн шүү тэ. Бас хоёр хүн дээр ярьж байгаа гэдэг утгаараа. Одоо залуучууд маань бас хэдийн зориг бил ярьдаг шүү дээ. Хамгийн түрүүнд тэгвэл юу хийх ёстой юм? Хамгийн түрүүнд бол ерөөсөө
хүн өөрийгөө таних хэрэгтэй. Би хинбэ гэдгээ. Би бусдаас юугаараа ялгаатай. Миний хүсэл мөрөөдөл юу юм гэдэг зүйлээ. Яагаад амьдрах стратеги гэдэг асуудал хөндөгдөж гарах шалтгаан болдог вэ гэхээр хүн бүрийн нэг амьдралын хугацаа буюу цаг хугацааны нөөц нь хязгаартай байдаг. Одоо хүн болгонтой ярихад бол бүх хүн нэг зүйлийг маш сайн мэддэг. Тэр юу гэхээр хизээ нэгэн өдөр бидний амьдралын цаг хугацаа зогсно гэдгийг мэддэг тийм. Тэгсээр нэ тэгвэл хизээ зогсоогоо мэдж гинөө гэж асуулаар хинч мэддэг. Хизээ гэдэг нь бүү мэд. Тийм болохоор ямар санда нэг алдартай бас үг байдаг штэ. Мөнх амьдрах юм шиг мөрөөдөж маргааш өөхөх юм шиг амьдрах гэдэг. Тэр чинь яг хөөхлөрэ цаг хугацаа урт мэд бодож одоо зорилгоо тодорхойл. Гэхдээ цаг хугацаа богинохон мэд сэтгэж одоо хөдөлмөрлөл гэсэн санаа шүү дээ тийм. Тэгэхээр яг энэтэй холбоотой яг хөөхлөрэ хүн болгонд маш хязгаарлагдмал цаг хугацааны юмас тэр хязгаар нь хизээ тулахыг бол мэдгүй. Гэтэл хүн бүрд асар их мөрөөдөл, амьдралын зорилго хийж бүтээх хүсэл байдаг. Тэгэхээр энэ дэр эдийн засгийн ухаанд ч гэсэн яригдаг нэг хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хэрхэн хангах вэ гэдэг тийм. Үүнтэй яг ижилхэн. Хүн хязгаарлагдмал цаг хугацааныхаа нөөцөд багтаж нөгөө хүсэл мөрөөдөл зорилгоо хэрхэн гүйцэлдүүлэх вэ? Энэ хоёрын зөрчил дээрээс юу үүсдэг вэ гэхээр аль болохоор цаг хугацааг үр дүндээ ашиглах, гэхдээ ашиглаж байгаа цаг хугацаа чинь үргэлж өөртөө чинь утга учиртай байх гэдэг хоёр асуулт чинь. Тэхийн тулд тэгвэл хэрхэн яаж гэдэг асуултанд хариулж байгаа тэр зурагл чинь стратеги болж байгаа байхгүй. Тэгэхээр хүн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг таниа гэвэл эхлээд өөрийгөө тань, хоёрт галах нь юу гэдэг вэ? Амьдралыг тань. Амьдралыг тань гэдэг чинь одоо хүний нийгэм болон энэ гариг ертөнцийн дэлхийн ертөнцийн болж байгаа бүх процессын зам ёсны хуулийг таньж мэднэ гэсэн үг тийм. Хүн бусдаа хэрхэн зохицох, хүн яаж амьдрах нь зөв, яах нь буруу, яавал хүн ураг шахдаг, яавал ухардаг гэх мэтлэн тийм. Энэ бүхнийг таниад асуудал хаана байдгийг ч таньж мэдэх хэрэгтэй гэсэн. Асуудал бидний сэтгэлгээнд байгаа даа нү эсвэл биднээс гадна ингээд энэ бидний орчин нөхцөлд байгаа даа гэдгийг таньж мэднэ. Тэгэхээр нөгөө түрүүний цэцэн бэлгэлд нөгөө философт гэсэн шүү дээ. Энэ мэтлэнгээр амьдралын ерөнхий зүй тогтолцоодыг таньж мэдээд өөрийгөө танаа мэдчих юм бол одоо хүн амьдрч байгаа шүү дээ. Тэгэхээр хүн буюу би хинбэ гэдгийг мэдчих юм бол тэгээд амьдрал гэдэг чинь юу юм бэ гэдгийг мэдчих юм бол одоо жихэн утгаараа би яаж амьдрах вэ гэдэг нөгөө зураглал гарч ирнэ дээ. Тэгвэл би яаж амьдрах гэдэг зураглал гарчих юм бол миний нөгөө би ингэж амьдрах юм байна гэд тэгээд цаана нөгөө алсын хараа тодорхойлогдно. Тэгээд тэр алсын хараанда би ингэж амьдрснаар л алсын хараандаа хүрнэ гэсэн зураглал гарна гэсэн. Тэгэхээр ерөөсөө энэ гурван цэг бол гуруула чухал ойлголт бол гуруула нэг нэгнээс салангад яригдах боломжгүй. Би хинбэ, амьдрал юу юм бэ? Зорилгодоо хэрхэн хүрэх вэ гэсэн тийм. Тэгэхээр энэ гурыг гуруулангийн шат дараатаа би хинбэ гэдгээс эхлээд шат дараатаагаар задлж, ярилцаж, ойлгож ижил нөгөө алсын хараа мөрөдөл чинь бүр баттай тодорхой болно гэсэн. Одоо өсвөр насныхаа сэтгэл санаагаар ундаг болсон байна. Сэтгэл готролд ороод амиа хорлдог ийм мэдээлэлүүд араасаа хөврөх болсон байна. Тэгэхээр одоо яг жишээлх юм бол зоригтой хүн хизээч амиа хорлохгүй тий. Тэр энэ одоо зорилгыг тий алсын хараа амьдрах стратеги одоо зөв төлөвлөхийг 10 жилээс нь ч юм уу цэцэрлэгээс нь ч юм уу боловсролын системд суулгаж өгөх шаардлагатай юм шиг харагддаг л та. Тэгэхээр одоо 10 жилд бол ихтийн зорилго гэдээ ортог, оюутан болонгууд ч гэсэн ортог тий. Гэхдээ яг ингээд тултал нь ингээд яг оюун ухаанд нь сууж өгдөг юм шиг харагдаад итгэл л та. Учир нь нөгөө 10 жилд зааж байгаа хичээлүүд ч маш их байгаа шүү дээ. Хүүхдүүд тэгээд даалгавартаа гаргаж байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө иргэний боловсролын цагч гэдэг юм уу 10 жилүүдэд нөгөө ангийн багшийн нэг тодорхой цагууд байдаг. Тэр цагууд нь богинохоо 7 хоногт нэг удаач гэдэг юм. Тэгэхээр нөгөө тэр цаг дээр энэ бүхнийг хүүхдүүдэд нэг ангиас очиж 30 хүүхдэд ойлгуулах боломж нь хязгаарлагдана. Тэгээд энэ ойлголт мөн өөрөө шин хүмүүс хангалттай таньж мдэг байгаа учраас 10 жилийн багш нар энэ бүхний чинь ингээд ийм байдгийг мань хүүхдүүдэд хүргье гэж нөгөө явж мэдгүй байгаа мэдгүй учраас ер нь бол энэ бүр багаас нь эхлээд сургуулийн өмнөх боловсрол буюу хүүхэд байхаас нь эхлээд юуг ойлгуулж явах хэрэгтэй гэхээр нөгөө хүн өөрийгөө олох тухай ойлголтыг баг багаар өгч явах хэрэгтэй. За тэгээд дунд сургуульд ороод ирэхлээр хүн өөрийгөө ойлгох ойлголтын гүнзгийрийн хажуугаар амьдралын тэр нарийн зүй тогтол зам ёсны зүйлсүүдийг танин мэдүүлэх ажлыг баг багаар хийж гэсэн. Тэр нэг бол 10 жил одоо ерөнхий боловсролын сургуулиа төгсөх үед бол хүүхдүүд ерөнхийдөө би гэдгээ гадралцсан, ойлгоцсон амьдрал гэдэг чинь юм байна шүү, ийм болдгийм байна, ийм болдгүй юм байна шүү гэдэг ёс суртахууны ерөнхий суурь авцсан байна шүү дээ. Энэ тохиолдолд нөгөө их сургуульд, дээд сургуульд орохын өмнө яг нөгөө стратеги төлөвлөлт хийвэл илүү оновчтой буюу нөгөө мэрэгжил сонголтоо зөв хийж чадна гэсэн. Мэрэгжил сонголтоо зөв хийснээрээ цаг алдахгүй тэгээд тэр мэрэгжлийг эзэмшихтэй зарцуулж байгаа асар их одоо хөрөнгө мөнгө ээж авийн гаргаж байгаа хөрөнгө мөнгө өөрөө оновчтой хөрөнгө оруулалт болж хувирна гэсэн үг байхгүй.
Тэгэхээр зарчмын хувьд үзэхлээрээ ерөнхийдөө бага наснд нь бие хэмбэгийн өсвөр наснд нь бие хэмбэтэй хамт давхар гүнзгийрүүлээд амьдралын талаарх ойлголтыг өгчих юм бол ихтэй цуглд орох оюутан болох наснда амьдрах стратеги буюу илүү хүн ойлголт болох амьдралын алсын харгаа тодорхойлох, хүсэл мөрөөдөл, зорилгоо тодорхойлоод түүндээ хэрхэн өрөх вэ гэдэг дээр анализ хийгээд энэ бүхнээ боловсруулчаад хүүхэд хэрвээ оюутан болох юм бол амьдрал нь илүү өгөөжтэй бөгөөд үр дүнтэй байх гэсэн. Тэгэхээр нөгөө утга учиртай болон үр дүнтэй гэж яриад байдгийн цаад санаалаар утга учир гэдэг маань өөрөө тэр чигээр хүний амьдралын аз жаргалыг бий болгож өгдөг зүйл. Харин үр дүн гэдэг маань тэр чигээр хүний хүсэж байдаг амжилтыг бий болгож өгдөг зүйл. Өөрөлд энэ амьдрах стратеги чинь цаад санаа нь юу гэсэн үг вэ? Хэрхэн хүн бүр аз жаргалтай бас амжилттай амьдрах вэ гэдэг санаа ч гэсэн. 10 жилийн сургуулиудад иргэний боловсрол гэдэг хичээл ордог. Тэр хичээл дээр бол яг миний хувьд бол яг 11-р ангид төгсөхдөө за ингээ хитийн зорилготой ойрын зорилго гэж хагаад одоо тийм сургуульд орноо, тэтэн оноо авнаа гэд одоо ер нь бол их сурагчдад тохиолддог зүйл ахгүй юу. Тэгэхээр яг ингээд зорилго тавиад тухайн хичээлээр одоо яэш өнгөт хангалттай оноо авч чаддгүй те. Тэгэнгүүт хүний зорилго өөрчлөгддөг байхгүй юу. Зорилго нь өөрчлөлт одоо ээж аавынхаа зөвлөсөн сургуульд ч юм уу те ороод тэнгууд тэр хүний ихтийн зорилго нь өөр болоо явчихдаг байхгүй юу те. Ийм тохиолдолд яах вэ? Энэ дээр харин одоо бид нэр сүүлийн үед бас яриад байгаа хүмүүстэй уулзаж зөвлөгөө өгч явах сургалт хийж байхдаа ярилцахад хүн болгон нэг зүйлийг зөвшөөрөд байгаа. Гэхдээ нийгмийнх нь систем нь тэр боломжийг олохгүй. Тэр юу гэсэглээр бид нэг шуурган тугдж байгаа юм шиг амьдардаг те. Тэр нь яг хөглөөр цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлээд зүгээр нас нь болсон бол шууд 6 настай зарим нь бүр хүүхдээ 5 настай сургууль руу оруулдаг. Эрт тусмаа сайн гэж бодоод байдаг. Тэгэл 5 настай хүчийг ядарн те хэцүү. Тэгэж явсараад 10 ерөнхий боловсролоо төгсөн. Ерөнхий боловсролоо төгсөнгөд төгсөөд шууд заавал ихтэй сургуульд орох ёстой гэж бодоод байдаг. Тэгэхээр эн чинь нэг юм шуурган тугж байгаа юм шиг яваад тахлаар чинь цаг хугацаанд чагтлахлаар хүн зорилгоо нөгөө оновчтой тодорхойлж чадахгүй. За нөгөө яаштай бэлдэх нөгөө сургуулаа сонгохгүй болохгүй гэж яарч байгаа л нэг юм за энэ л юм шиг үнэгээ сонгож штэ. Тэгээд нөгөө шалгалтантаа унах ч юм уу эсвэл явцын дунд нөгөө хүүхдийн чинь зорилго өөрчлөгдөж штэ. Тэгэхээр үнэхээр энэ л яг миний эцсийн зорилго мөн гэдгийг тодорхойлохын тулд жоохон хугацаа хэрэгтэй. Тэр хугацааг амьдрал олохгүй байгаа даа. Эцэг эхчүүд нөгөө эртнээс анхаардгүй учраас хожуу ухамсарлаж анхаарахлаар тэрийг хангалттай тодорхойлох боломжтой хугацаа олдохгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр алдаад байгаа. Би бол юу гэж боддог вэ гэхээр эцэг эхчүүдийг үгүй тэгэж яарч яах юм бэ? Салхин тугж байгаа юм шиг. Одоо миний мэдж байгаа бол 5 настай сургуульд ороод дунд нь нөгөө яг тэр насных нь юу нь яаж таарсан гэхээр нөгөө өсөртэй анги өсөрж ирсэн шүү дээ. Анги өсрээд бүр 16 таад 12-оо төгссөн. Тэгэнгүүт яг хөөр 16 таа оюутан болж байна. Тэгээд 4 жил сураад төгсөнгөд 20 таад амьдрал дээр бэлэн болж байгаа байхгүй. Тэгээд 20 таад сургуулаа төгсөж бэлэн болчоод цаана за тэгээд яг юу хийж гэнэ вэ гэхээр ахаа 4 жил хий хэрэгж байгаа байхгүй. Мэргэжлэр ажиллахгүй байхгүй. Тэ ажиллахгүй. Гэсэн мэргэжил нь биш болохоор мэргэжлэр ажиллаж чаддаггүй. Ингээд туугдаж ингээд сонголт хийхлээр чинь яарч сонголт хийхлээр оновчгүй байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ 4 жил хий хэрэгж байна. Би хэрвээ байсан бол 16 таа төгсөн 17 таа төгсөн үү 4 жил хий хэрэгжсэнд орвол 1 жил завсарлаад нөгөө зорилгоо илүү ухамсартайгаар төлөвлөх те. Зорилгоо илүү ухамсартайгаар илүү оновчтой төлөвлөж юм бол 16 таа орох байсан хүүхэд 17 таа нь бол 18 таа. Одоо нийтлэхээр бол 18 таа биш 19 таа оюутан болвол 22 таа биш 23 таа төгснөд сургуулаа. Гэхдээ тэр нь хөдөлшгүй бат байх юм бол одоо шууд ажлын байран дээр гарах мэргэжлэр ажиллах боломж нь илүү бүрдэн штэ. Тэгэхээр нэг юм цаг хугацаанд баригдаж яарч ингээд салхинд хөөгдөж байгаа юм шиг амьдраад сонголтуудаа хийгээд байгаа нь алдаад байдаг. Тэгснээрээ тэгээд юу хожиж гэнэ вэ гэхээр юу ч хожихгүй зарим нь мэргэжлээ дахин сурч өөр мэргэжил сонгоно. Зарим нь бол сургуулаа төгсөөд дахин сурахгүй бол шал өөр ажил хийн. Зарим нь бол бүр ингээд сэтгэлээр унаа за би ер нь яах ёстой юм бүү мэтэ. Тэгээд гэртээ хэдэн жил болдог. Тий. Дундаас нь аяа. Тэгэхээр энэ өөр маш бидний амьдралын нэг төрлийн буруу зуршил гэж бодож байна. Эцэг эхчүүдэд алдаа байна уу гэж харагдаад байдаг шүү дээ. Хүүхдээ яаруулдаг, чи үеийнхнээсээ хоцорчлоо гэдэг тухайн хүнд одоо орон зайг нь болгодог те чи ийм л мэрэгчлээ болох хэвээр энэ сургуулийг төгсөх хэвээр гэдэг шүү дээ. Ер нь эцэг эхчүүдэд алдаа байгаад байдаг шиг харагдаад байдаг шүү дээ. Эцэг эхчүүдэд алдаа бий. Тэгэхээр одоо нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн залуус ч гэсэн ирээдүйд эцэг эхчүүд болно. Өнөөдрийн эцэг эхчүүд ч гэсэн нэгэн цагт залуухан байсан. Өөрсдөө яаж сонголт хийж яснаа гэж байгаа. Тэгэхээр би бүгдэнд нь хандаж юу гэж хэлэх вэ гэхээр яарч битгий хэл. Эрт ихэлснээр амьдралаас ямар нэгэн тийм хожоо автдаггүй юм аа. Эрт эхлэх орой эхлэх нь бол ер чухал биш. Хамгийн гол нь зөв ихэлснээр л зөв л ихэл, тэ? Зөв ихэлж чаддаа зөв явж чадвал жинхэнэ утгаараа амьдралаас нөгөө авах хэвээр юм авч хүрэх хэвээр зэгтээ хүрдэг юм аа л гэдгийг хэлэх.
Тэгэхээр энэ бол аль альных нь алдаа. Тэгэхээр энэ дээр бол зөвл эхлэхийн төлөө яарамгүй хэрвээ бэлэн болцсон бол тэр цагтаа эхэлж болно. Бэлэн болоогүй бол бэлэн болтлоо дахиад нэг жоохон завсарлага амьдралаас авч өөртөө ажиллах хэрэгтэй байхгүй. Эцсийн бэлэг судлаачийн үед юу гэж хэлмээр эцэг эхчүүдэд хандаж. Яг бол шууд алдаа оноо гэж бол хэлэх нь хэцүү. Яагаад гэвэл яарах нь мэдээж яг нөө манай нийгэмч нөөрөө бас яг ийм тогтолцоотой шүү дээ. Одоо нэг жил одоо мөнгө жаргал ментор хэлснээр өмжчих юм бол сургууль хөвөлдөж арчаагүй дорой юм шиг те тэмцээгүй айгу муу юм шиг үе те тэдрийнхээ хувьд те айгу тийм хинч юм шиг сэтгэл төрүүлдэг. Энэ нийгмийн сэтгэлгээг бас ерөнхийдөө өөрчлөх. Тэгжиж одоо энэ бидний энэ яриад байдаг энэ нэг жил яг өөрийнхөө зорилгыг тодорхойлоход зарцуулах цаг хугацаа үр дүнтэй утга учиртай болно гэж одоо. Тэгээ микрофон надад ирсний хатны ганц юм хэлчих. Түрүү өөрөө ярьсан шүү дээ ингээд зорилготой мөртлөө амиа хорлож байна гэдэг те. Яг үнэ дэлхийд тэр бунтнууд бидний одоо хизээч мөрөөдөөд хүршгүй тэр Холливуудын те том одууд амиа хорлож штэ. Яагаад гэр зөв миний одоо харж байгаагаар бас уншиж судалснаар бол тэд нар ингээл яараал исэн айгу мундаг болох гол бүх хүмүүс таалагдах гал тэгээ бүх хүмүүс таалагдаж тэднэрээр багтуулж байгаараа өөрийгөө ингэж тижээлж те хоололсоор байгаад яг миний хувьд юу чухал юм бэ? Би яг хин юм бэ? Би өмнө нь хэн байсан? Одоо хин юм? Ирээдүйд хэн болох юм? Миний хийж байгаа зүйл ямар хүмүүст үр өгөөжтэй байх юм? Би яавал аз жаргалтай? Миний амьдрал яавал утга учиртай болох юм гэдгээ бодоогүй маш хол зам гүйсэн байна. Тэгээд мөнгө жаргал менторыг хэлж байгаатай адилхан хизээ эхлэх нь зөв эхлэх нь чухал гэдэгтэй адилхан бид нар ч гэсэн яг ингэж явахгүй бол магадгүй одоо ингээд за жишээлбэл өөр төр чинь жишээ авлаа гэхэд маш мундаг сэтгүүлч болъё. Олон танигдсан сэтгүүлч болъё гэж яваал идэг. Нэлээд олон жилийн дараа харсан чинь хүн өөрийн чинь таньдаг болсон мундаг. Гэтэ та ямар нэгэн юмнаас аз жаргал авч чадхаа болцсон байвал яа. Мэдрэмжүүд алдагдсан байвал яа. Зүгээр л нэр хүндээ ханаас хүүсээр байгаа амьдрал дууссан байвал яа. Харамсалтай шүү дээ, тийм учраас л энэ амьдрах стратеги ч өөрөө яг та хэн байхыг хүсэж байгаа, юу хийж бүтээхийг хүсэж байгаа, яавал та аз жаргалыг мэдрэх юм. Хүн бүхэн алдартай мундаг байх албагүй шүү дээ. Хүн бүхэн мундаг боос уус төрж байх ямар ч албагүй. Хүн өөрөө аз жаргалтай, утга учиртай амьдралаа олоод яг тэр амьдралаараа амьдраад нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх ойр орчимдоо үр дүнтэй эерэг байх тэр л асуудал хамгийн чухал байхгүй. Тэгэхээр одоо энэ дэлхийн нийтээр ингээл энэ хүн Стив Джобсыг болоогүй айгу арчаагүй юм шиг те. Би магадгүй одоо Ангела Меркель шиг болж чадаагүй миний муугийнх юм шиг. Үгүй шүү дээ. Хүн бүхэн давтагдчихгүй өөрөөсөө замаар гэхдээ зөв замаар яг тэр хүрэх гэж байгаа тэр алтан ганцаа хизээж алдахгүйгээр харах тэр л асуудал. Одоо ингээд бид нар зөвлөх үйлчлэгээ үзүүлж байгаад бас маш одоо бидний одоо харж байгаагаар л өндөр алтан тушаалтай хүмүүс ирдэг. Хүн харахад би ингээд ажлаа их сайн хийгээд их нэр төртэй байгаа мөртлөө би өөрөө ямар ч аз жаргалгүй амьдралны утга учиргүй би яг юуны ч төлөө амьдраад байгаагаа тий зүйл үед мэдхээ боллоо. Энд чинь нөгөө төөрөгдөлд орсон явж байгаа тий. Тэгэхээр одоо тэр хүнээс яг доторхын нуудлаад ухаад хаяхыг хаяад одоо Буддагийн кинон дээр тэгдэг штэ. Та энэ олон жил бясалгалаа юу олж авав гэсэн чинь би юу ч олж аваагүй. Гэхдээ би маш их зүйлийг гээсэн. Муу болохгүй зүйлээсээ салсан. Тэг хүн сайн сайхан амьдрахын тулд заавал их юм гаднаас олж авч өөртөө наах биш. Өөрт байгаа өөрийн ч аз жаргалгүй болгодог тэр зүйлийг олж гаргаж хаяхан ч гэсэнтэй юм чинь. Бас нэг одоо юу мөн баггүй юу нэгдүүлээ үр дүн. Тэгээд бас хэлэхэд хүмүүс өөрчлөгдмөр байна гэж ярьдаг. Ямар үг хэрглэж байгаагаас шалтгаалаад тухайн хүнд чинь нөгөө яг тэр юу кодлогдож байгаа шүү дээ. Тэгэхээр өөрчлөгдөхгүй, хүн өөрчлөгдөхгүй. Зөвхөн хүнд хувьсэл явагдана. Одоо тэр өөрчлөлтийн менежментийн онол дээр хүртэл байдаг шүү дээ. Ийм мөсөн куб тий одоо тэр шок хэлбэртэй яаж гурвалж хэлбэртэй болох вэ? Хүмүүс янз бүрээр хэлнэ. Хөрөөдөн, зорн, хагална. Тэгвэл тэр хооронд чинь ан цав үсээ сэв гарна шүү дээ. Буцаад тэр нөгөө хэлбэр төрсрөг орж идэггүй ингээд хугараад амжуулъя. Тэгвэл тодорхой температур халааж агаад хайл харна гоё ингээд мөлчилгөөд энэ тэндээс нь үрээд тэгээ гурвалжин бид нар болгож болно шүү дээ. Тэгэхээр энэ хувьсэл явагдана гэж өөр их урт удаан хугацаанд учраас хүнээс ч гэсэн одоо төвчээр шаарддаг. Хурж ирээд за та одоо амьдрах стратегийн хөттэй одоо энэ зөвлөх үйлчлэгийг хэрэгжүүлдэг.
би яг яавлаа жаргалтай болов уу? Би мэдгүй ш. Бид хоёр ярилцж ийж тэр хүн өөрийгөө таньж ийж хамгийн эцэст би зөвлөхгүй тэр хүн өөрийгөө би яг ийм юм байна гэдэг хүлээн зөвшөөрч ийж л өөртөө явна гэсэн. За үзэгчдээ та бүхэнд мэдээллийг зариг за амьдрах стратегийн талаар за хувь хүн судлаач, хувь хүний хөгжил судлаач, мөнгө жаргал, за стратеги судлаач Цэцэн Бэлэг нартай ярилцсан хүргэлээ анхаарлаа хандуулан хүлээн авч үзсэн та бүхэндээ баярлалаа.